За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жуделожи подкастын маань 39 дахь дугаар. Ийхүү та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За дугаарыг оюун дэлгэр болон ямар сүрнээр хамтран хөтлөн явуулж байна. За энэ удаагийн дугаараараа за шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдаан дууснаас хойш шүүхтэр янз янзын сонин үзэгдлүүд маш их болдог. Жишээлх юм бол одоо прокурорын ч юм уу шүүгчийн туслахын ширээн дээр нь давс цацсан зохиж авснаас ахуулаад маш олон кейсүүд гардаг. За тэрний нэг жишээ болох шүүх хуралдааны явцад прокурорын биед халтсантай холбоотой нэгэн сонирхолтой маргааныг энэ удаагийн дугаараар хүргэхээр бэлтгэсэн байна. За ингээд дугаарлага кейс рүү орцгоё. За тэгье. За энэ маргаан бол Улсын дэд шүүхээр одоо эцэслэн шийдвэрлэгдсэн юм маргаан байгаа. За маргааны тухайд гэвэл шүүгдэгч нь нэг иргэн байгаа. За иргэнийхээ нэрийг нь бол өөрчлөөд иргэн А гэд явуулъя. За шүүгдэгч маань ямар гэмт хэрэгт холбогддог вэ гэхлээр эрүүгийн хуулийн 21-р зүйлийн 6-гийн 1-д заасан шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчд хууль бусаар нөлөөлөх гэдэг ийм гэмт хэрэг байд юм байна. За энэ гэмт хэргийн яг тэр нөгөө прокурорт хууль бусаар нөлөөлсөн гэдэг агуулгатай одоо хамаатуулж энэ хүн бол ингээд шүүхтэр яллаг шүүгдэгчээр татагдаа оролцсон байна. За тэгээ өвөл баримтын тухайд гэвэл юу болдог вэ гэхлээр энэ шүүгдэгч маань өөрөө одоо өөр нэг тийм зөрчлийн хэрэгт холбогдогчоор татагдсан байсан. За тэгээд тэр зөрчлийн хэргийн шүүх хуралдааныхаа явцад ахлах прокурор бол одоо тухайн шүүх хуралдаанд нь оролцож исэн. За тэгээд ахлах прокурорынхоо мөрөн тус газар нь 2 удаа ингээд зохиод зүү бусаар бас хэлсэн байт юм лээ. За тэгээ энэ нь бол ингээд шүүхтэр одоо өөрөө яллагдагчаар татагдах үндэслэл болжээ. За тэгээд энэ яг шүүх хуралдааны бас яг явцад ч бас биш. Ингээд шүүх хуралдаа яг дууссаны дараа л одоо прокурортоо зөрөгдөөч юм уу ингэж нэг 2 удаа зогссон байдаг юм байна. Зүгс муухай үгээр хэлсэн байх нь шүү дээ. Тий. Одоо прокурорт бас энэ явдалтаас тулгардаг бах тий. Тийм байх. Үгээр зогсохгүй бас ингээ хүмүүс янз бүрээр бас хэлдэг баха. За анхан шатны шүүх бол тус маргааныг 23 оны 12 сарын 13-нд шийдвэрлэж ирсэн юм байна. За тэгээд анхан шатны шүүхийн одоо үндэслэл нь бол за энэ одоо прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулсантай нь буюу одоо зөрчлийн шүүх хуралдаанд оролцож байгаатай нь холбогдуулан хүч хэрэгэлсэн тул энэ нь бол одоо прокурорт хууль бусаар нөлөөлөх буюу эрүүгийн хуулийн 21-ийн 6-гийн 1 гэдэг гэмт хэргийн шинжийг хангажээ гэсэн байна. За давзаалт шатны шүүх бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давзаалт шатны шүүхийн шийдвэр 2024 оны 2 сарын 27-нд гарч байжээ. За тэгээд ийхүү шүүгдэгч маань одоо анхан болон давзаалт шатны шүүхийн шийдвэрээр одоо ингээд гэмт хэрэгт буруутай тогтоогдсон учраас хяналтын журмаар бол гомдол гаргасан байдаг. За тэгээд хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 4 сарын 18-ны өдөр хяналтын шатны шүүхийн нийт шүүгчтэй одоо нэг хуралдаанаар хүлээн авч шийдвэрлэсэн. За хяналтын шатны шүүхийн шийдвэрийнхээ нөгөө шийдлийг товчхон хэлэхэд тогтоол магадлалыг хүчингү болгоод за энэ хэргийг бол хэрэгсэхгүй болгосон. Үндсэндээ нөлөөлөөгүй гэж үзсэн байна. Тийм. Энэ хүний гаргасан үйлдэл бол эрүүгийн хууль заасан гэмт хэрэг биш гэж үзсэн байх нэ. За хэдүүлээ одоо жоохон агуулгын хувьд бас нэлээд дэлгэрүүлж ярий. Товчхондоо бол нэг ийм өрнөл болцсон байдаг. За шүүгдэгч одоо А гэж юм зохиомжтой нэрээр яваад байгаа. За шүүгдэгч маань ямар хүн байдаг вэ гэхлээр бас өмнөх гэмт хэргийн түүхнээс нь шүүхийн шийдвэр дээр дурддагдсан байсан. Тэгэхээр тэрийг та бүхэндээ танилцуулъя. За шүүгдэгч бол 1965 онд төрсэн юм эмэгтэй хүн байдаг. За энэ шүүгдэгч бол өмнөөс эрүүгийн хэргийн одоо шүүхийн тогтоолоор хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдаж байсан юм байлээ. За тухайлбал 21 оны 1 сард бол энэ эрүүгийн хуулийн 11-ийн 6 гэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаа товчруулах гэмт хэрэг яаж шийдэгдэж байсан. За тэгээ 21 оны 11 сар буюу одоо өмнөх гэмт хэрэгээс хойш 10 сарын дараа эрүүгийн хуулийн одоо тусгай ангийн 2016 буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах за 23 дугаар зүйлийн нэгдэх хэсэг буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гээд ийм одоо өмнөх гэмт хэргийн түүх нь бол 3 эрүүгийн хуулийн зүйлчлэлийн дагуу ял шийтгэл эдэлжсэн байт юм лээ. За яг энэ одоо холбогдоод байгаа хэргийн тухайд яг юунаас болов яваа гэд аваад үзье. За шүүгдэгч маань 2023 оны 5 сарын 15-нд одоо нэгэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн одоо шүүх хуралдаанд бол ингээд зөрчлийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгдэгч маань бас оролцоод явж исэн байгаа. За энэ явцад бол шүүх хуралдаанд нь прокурор ингэж хяналт тавих журмаар оролцож исэн. За тэгээд
тэрхүү прокурорыг бол одоо хүч хэрглэж зүүн мөрөн тус газарт нь 2 удаа гараараа санаатаж зогсон юм билээ. За тэгээд анхачны шүүх одоо өмнө товчхон хэлсэнчлэн нөгөө гин буруутай байна гэж үтсэн. За тэгээ ингэхдээ бол 1 жилийн хугацаагаар зөрчил хийх хязгаарлах ял оногдуулсан байт юм билээ. За энэ хүний холбогдоод байгаа тэр эрүү хуулийн энэ 21-р ер нь зүйлтэй хамаарал бүхий бүлэг нь болохоор 21-р бүлэг гэсэн үг. 21-р бүлэг бүхэлдээ бол хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг зохицуулсан байт юм билээ. Тэнгүүд энэ дотор бүр нийт 14 төрлийн гэмт хэрэг байт юм билээ. За жишээ татвал одоо нотлох баримтыг хурамчаар үйлдэх устгах, худал мэдүүлэх гэдэргээд одоо манай сонсогчид санджиж магадгүй бид нар бас энэ бүлгийн хамаарах нэг гэмт хэргийг ярьжсэн өмнө тэр нь болохоор нөгөө нэг шүүгдэгч нь одоо гэмт хэрэгтэн гэж сүүл тогтоогддог. Тэр хүн нөгөө гэмт хэрэг үйлснийгээ дараа нотлох баримтыг устгацсан. Тэр нь бол тийм нотлох баримтыг шатаасан үйлдэл гаргасан байсан. Тэгээ тэрнийг нь яг энэ нөгөө 21-р зүйлийн нэгт заасан нотлох баримт устгах гэдэг гэмт хэрэг мөн үгүй юу гэдэг маргааныг бид бас подкастаараа ярьж байсан. Та бүхэн холбоосыг нь оруулчих бас сонирхол сонсоорой. За тэгэхээр энэ хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэдэг бүлэгт хамаарах одоо прокурорд хууль бусаар нөлөөлөх буюу энэ 21-р зүйлийн 6 дахь хэсгийн дагуу ингээд зүйлчлэгдсэн байна. За энэ хүнд бол нэг хүртэл жилээр одоо зорчих эрхийг нь хязгаарласан ял оногдуулсан. За энэ нас өөр санкцууд байд юм билээ. Жишээлбэл 50,401-ээс 27,000 нэгжтэй тэнцэг хэмжээний мөнгөөр торгох, за эсвэл зорчих эрхийг хязгаарлах, эсвэл бүр хорих ял хүртэл байдаг. Тэгэхээр энэ нөгөө гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдлаар нь тодорхойлогдох байхаа. Аль шийтгэлийг оногдуулах нь. За тэгээд энэ хүн бол одоо давзаалтчны шүүх бол анхаачны шүүхийн шийдвэрт төдийлөн өөрчлөлт оруулаагүй хэвээр үлдээсэн учраас одоо дэлгэрүүлж яриад ах зүйл бол байхгүй. За одоо шүүгдэгч маань хялдажтны шүүхэд бас маш энэ хүн одоо хялдажтны шүүхийн шийдвэр тогтоолоос ингээ уншихаар энэ хүн бол өмгөөлөгч аваагүй юм шиг үлээ. Тэгээд одоо хялдажтны шүүхэд гаргасан гомдол дээр нь яг нэг өмгөөлөгчийн өгсөн тайлбар гэсэн юм байхгүй. Өөрөө бол үндсэндээ ингээ хялдажтны шүүхэд гомдол гаргаад тэгээд тайлбар мэдээлэл өгөө явсан байт юм байна. За тэгээд нэгэн л шүүхийн шийдвэр дээр одоо дурдсан байсан болохоор энэ хүний хялдажтны шүүхэд гаргасан гомдлыг нь бас нэг хэсэгчлээ уншиж өгөө. За одоо та бүхэн маань тэр хүнийг одоо ингээ яг хэлж ийн гэж бодоорой. За би Монгол улсын нийтийн эрх ашигыг хамгаалах болов хүний эрх зөрчсөн үг хэлж үйлдэл гаргаж үзээгүй. За Монголын төрд 10 жилд гүйцэтгэх хяналттай хөөрөхт ажлыг амжилттай гүйцэтгэж байсан. За тэгээд сүүлийн 20 жил Монгол улсад төлөөллийн эрхийг мөнгөөр, тохиролцоогоор, бүлэглэлээр худалдан авч Монголын төрд шургалан нийтийн эрх, төрийн эрхийг зөрчин төр орон нутгийн өмчийг бүлэглэн завшиж, ард түмний төсвийг хурамч баримтуудаар хуваан завшиж хааж, нийтийн эрх, хүний эрх зөрчсөн үйл ажиллагааг явуулсаар, иргэдийг бүлэглэн хохироосоор байгаа ийм үйлдэлүүдийг харж чадахгүй. Одоо хууль хяналтын байгууллагаар 2007 оноос хойш үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, гэмт хэрэгтэн болтлоо яллуулсаар байгаа мань үнэ гэсэн байна. За тэнгуүтээ энэ прокурорыг одоо хэлээд байгаа юм. Прокурорыг өөрөө юу гэж хэлж байгаа юм гэхээр төрд шургалсан бүлэг хулгайчдын гэмт хэрэгтнүүдийг албан тушаалаа уруулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэн дарж өгдөг онц ноцтой гэмт хэргийн бүлэглэлтийн хамжигч мөн гэж прокурорыг бас хэлсэн байдаг. Яг энэ хувийн жоохон бифтэй юу. Энэ хүн бол бас нэлийн ийм одоо өгнийх нь байдлыг харахад айгүй тийм уянгалаг байдлаараас ингээд шүүгд гомдол гаргасан нь бас айгүй онцлог байгааз. Тийм байна. Одоо ингээд хууль зүйн үндслэлээр марахгүй одоо сайхны байдлаар энэ бас нэг тийм ихтгэл тавих арга гол ялцчихгүй мөн л дөө. За тэгээ шүүгүүд энэ мэдчлэн бас ингээд сонирхолтой тайлбаруудыг гаргасан байт юм байна. Хүн бас ингээд хууль тайлбарлах биш одоо өөр агуулгаар бас ингээд гаргасан гомдлыг харсан чаас айгүй сонирхолтой санагцсан. За тэгээд энэ мэдчлээ ингээд яг хууль зүйн үндэслэл биш энэ хүн бас өөрийн байр сууриа ингээд шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд ингээд хэлсэн байдаг. За үүнтэй холбогдуулан прокурор энэ хүнийг анх одоо нөгөө яллагдагчаар шүүхэд татсан прокурор мэдээж тайлбар гаргасан зөв хэрэг. За прокурор шүүх хуралдаанд одоо ямар дүгнэлт хийдэг вэ гэхлээр одоо анхан болон давзаалтчдын шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. За тэгээд энэ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаа энэ 21-ийн 6 заасан шүүх прокурор одоо өмгөөлөгчд хууль бусаар нөлөөлнө гэдэг нь бол яг энэ хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж хүч хэрэглэсэн үйлдэлийг ойлгодог гэж байгаа. За тэгээд яг өмнө шүүх хуралдааны дөнгөж дараах нь ингээд энэ одоо
өвөл баримт болсон байдаг. За тэгээд яг энэ прокурорыг тэр шүүх хуралдаанд ингээд зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх хуралдаанд оролцож хяналт тавихын бүр эрхээ хэрэгжүүлж байх явцад нь ингээд шүүх хуралдааны тархим дотор бид нь халдсан болохоор за энэ үйлдэлийг ингээ хийсэн даруй бол одоо гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзнэ гэсэн мэлээ. Тэгэд одоо тухайн прокурор нөгөө үйлдэлийнх нь хариуд хохирол учирсан байна уу гэдэг нь бол үүнд хамаагүй гэд. За прокурорын хувьд одоо ингээд өөрийн байр суурь хамгаалах одоо ийм юутай талаас оролцсон байдаг. За хилдэгчний шүүх одоо өмнө товчхон хэлсэнчлэн анхан болон давзаалагчны шүүхийн шийдвэрийг бүхэл нь хүчингү болгоод хэргийг хэрэгсэхгүй болгосон ийм одоо эргэлт хийзээ. За тэгээд за ер нь энэ хүний гомдлыг одоо манай хүмүүс саяны л тайлбарыг ерөөсөө шүүгүүд өгсөн. За тэгээ энэ тайлбарыг нь шүүх хүлээж аваад за тэгээ хэргийн нөхцөл байдлыг харахтаа бол хуулийг улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөр хийсэн гэдэг үндслээр авсан байлээ. Эндээс нэг сонирхолтой юм харж болох нь одоо тухайн хүн жишээ нь энэ анхан болон давзаалтгчны шүүх хуулийн улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэдэг үндслээр гомдол гаргаагүй байгаа шүү дээ. Тэнгүүд улсын дээд шүүх нөгөө энийг улсын дээд шүүхээр хилцгүй гэдэг тэр хурлаараа бол яг тэр гомдлын үрээгээр хязгаарлахгүйгээр хэргийг тэр чигт нь хараад ер нь нөгөө дүр үндэслэл байна уу гэдгийг нь тэгвэл шалгах гэж байна гэдэг дүгнэлтэнд бас шууд хурж болж ин зүг. Тий. Одоо улсын дээд шүүхийн гэсэн байгаа яг энэ нөгөө хууль одоо энэ анхан болон давзаалтгчны шүүх хуулийг улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэдэг үндслээр авсан гэдгээ дурдсан боловч яг ямар тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн бэ гэдгийг бол тайлбарлаагүй. Гэхдээ одоо яг чиний хэлсэнчлэн шүүх одоо хэргийг хяны хэлцэгтэй нөгөө анхан болон давзаалтгчны шүүхийн шийдвэр үйл ажиллагаа бүрийн хянж үзнэ гэдгийн дагуу бүрийн хянсан гэж хэлсэн мөлий. Тэгэхээр мэдээч яг тэр нөгөө одоо энэ маргааны хилцгүй үгүй юу гэдэг тэр санал хураалтын процесс дээр ч гэсэн энэ одоо ингээ шүүхийн жижигээс өөрөөр явж гин гэж хилцэгдсэн байхыг бол үгүйсэхгүй гэж бодож байна. За тэгээд шүүх бол одоо тэр эрүүгийн хуулийн эрүүгийн одоо хэрэг хян шийдвэрлэх тухай хууль заасан одоо нотлох баримттай холбоотой зохицуулалтуудыг ингээ дэлгэрүүлэн тайлбарлсан байгаа. За нотлох баримтыг бол шүүхүүд яах ёстой байдаг вэ гэхлээр одоо тэр тухайн нотлох одоо тухайн үйл баримтыг одоо зохих ёсоор ингээд мөрдөн бацилтын шатанд яг бүрэн шалгасан байна уу? За тэгээд тухайн хэрэг суулгацсан байгаа нотлох баримт нь тухайн шүүгдэгчийн гин буруутай эсхийг тодорхойлоход яг ингээд хүрэлцгүүц байх гэдэг юм шалгуур байд юм лээ. Тэр нотлох баримт нь хүрэлцгүүц байна уу үгүй юу? За тэгээд тэрийг яг хууль заасны дагуу бэхжүүлсэн байна уу үгүй юу гэдгийг харах ёстой гэсэн байна. За тэгээд шүүх бол хилцүүлгийн шатанд яах ёстой вэ гэхээр одоо ялдах болон өмгөөлөх гэдэг энэ хоёр талын хүсэл дээр за нотлох баримтуудыг бол тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит хянж үзэх ёстой. За тэгээд шүүхтэр одоо энэ болох нэг зүй ёсны процесс нь бол нотлох баримтууд зөрүүтэй байх нь гарцаагүй. Хоёр тал бол ерөөсөө л эсрэг нотлох баримт гаргаж өгнө. Тэгэхээр тэгвэл шүүх яг юу хийх юм бэ гэхээр энэ зөрүүтэй нотлох баримтуудыг одоо хууль ёсны яг хэргийн бодит байдалд нийцсэн гэдэг тэр шалгуураар үнэлээд өөрийн дотоод одоо итгэл үнэмшлийн дагуу ингээд үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй юм билээ. За тэгэхээр ер нь бол одоо энэ хилдэгчний шүүхийн хэлээд байгаа нь одоо энэ процессууд бол тодорхой хэмжээнд ингээд хангалтгүй хийгдсэн байна гэж хэлсэн. За ингэхдээ тэр хүн бол ингээд за шүүгдэгч маань бол прокурорын биед хоёр удаа ингээд зогсон үйлдэл байгаад байгаа. За энэ бол гэмт хэргийн шинжийг агуулсан гэх үндэслэгүй байна гэсэн. За ингэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр тэр эрүүгийн хуулийн одоо энэ 21-р зүйлийн 6 заасан тэр прокурорт хууль бусаар нөлөөлөх гэдгийн одоо юуг задалдаг байгаа. Энэ хэм хэмжээний бүтцийг нь дотор нь задалдаг. За тэнгууд энэ гэмт хэрэг бол одоо нөгөө субъектив талын буюу санаатай байна. За субъектив талын үндсэн шинж бол санаатай, нэмэгдэл шинж бол одоо нөгөө сэтэл зорилго шүү дээ тий. За тэгэхээр энэ хүний хувьд яг тэр прокурорт яг одоо бидэнд тэгж халдах явцдаа яг хууль бусаар нөлөөлчихье гэдэг зорилгоор одоо тийм сэтэл зорилго байсан уу үгүй юу гэдэг дээр хилдэгчний шүүх авч үзсэн. За тэгээ юу гэсэн бэ гэхээр энэ хүн бол яг одоо хэрэг хийн шийдвэрлэх за энэ юу болсон бэ гэсэн чинь тухайн шүүх дээр ингээд захирам зөрчлийн одоо маргаан шийдвэрлэх явцдаа шүүх хуралдааныг хойшлуулсан тийм захирамжийг яг уншсан байлээ. За ингээд яг захирамж уншаад дуусны дараа тухайн хүн маань ингээд шүүх хуралдааны тахимд уурлаж бухимдаад зөв бус үг хэлээд за тэгээд прокурорд бол ингээд гараараа зогсон үйлдэл хийсэн юм билий. За тэгээд энэ процесс нь бол яг прокурорт хууль бусаар нөлөөлөх тийм сэтэл зорилготой байсан нүг гэвэл одоо үүсгэж байна. Нотлох баримт хүрлцээтэй байх хэвээр. Тэгэхээр энэ үйлдэлээр нь шууд энэ сэтэл зорилго байна гэж одоо хүрлцэхгүй ингээд нотлох баримт тэгж тэр ингээд хүрлцэхгүй байна гэж үтсэн. За тэрнээс гадна энэ хүний одоо нөгөө бид нь ингээд прокурорын бид халдсанараа эрүүл мэндэд нь хохирол учраагүй байна гэсэн.
Тэгэхээр бас тодорхой хэмжээнд ингээд хор уршиг шаардаад байгаа юм. Гэтэ яг энэ одоо зохицуулт нь бол прокурорын бид хууль бусаар халдах гэж байгаа. Гэтэ хор уршиг байхыг шаардахгүй байгаа. Гэтэ дээжиг бол хэлэхдээ прокурорын биедээс хохирол учраагүй байна гэсэн байна. Тэгээд сэтэл зорилгын дүгнэлт бол айгүй ийм үнэлтэд сонсогч юм. Тэр одоо хууль бусаар нөлөөлөх гэдэг нь ерөөхдөө нөгөө илүү одоо процесстой тулгуурласан гэж тайлбарлаж байна үү те одоо. Тий, одоо зориуд тэр хүнийг нэг шийдвэр гаргах өөрчлөхгүй ч юм уу те. А энэ тохиолдолд бол тэр хүн дургуутслаа илэрхийлсэн шинжтэй гэж хандаад байна те. Яг үйлдэлээс нь хэлсэн үгнээс нь харахад бол. Тий. Энэхүү одоо ямар нэгэн байдлаар тэр прокурорын биед халдангуудаа одоо прокурорыг ингээд өөрөөс найгаад шийдвэр гаргах байх ч юм уу тийм одоо үр дүндүүд чиглэсэн зорилго сэтэл агуулаагүй. Зөвхөн одоо өөрийн уур бухимдлаа илэрхийлсэн байна гэсэн. Энийг одоо дээд чүх бас яг энэ үйл баримтад ингээд системийн тайлбар хийж байгаа. За энэ хүн бол прокурорт халдсан нь бол ингээд үнэн байна тий. За энэ бол ингээд за үр дагавар нь бол прокурорт халдсан гэдэг үр дагавар харагдаж байна. Гэхдээ энэ үйл баримтын одоо энэ эхлэл өрнөл за тэгэхээр тэр шүүгдэгчийн одоо үүдэлтэй хандж байгаа хандлага илэрхийлэл зэргийг талбараас нь харах хэрэгтэй гэдэг. За тэгмүүд үйл баримтын эхлэл өрнөл илэрхийлэл энтрийг харуул одоо нөгөө яг л бухимдлаа илэрхийлж байгаа байр суурьтай. За тэгээд зөвхөн нөгөө прокурорын бие халтагдсан байна гэдэг үйл одоо дүгнэлтэд үр дүнд тулгуурлахгүйгээр ингээ бүх юмнуудын зохицоор нааж үзээд жинлэнгүүд нөгөө нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангалтгүй. За тэгээд сэдвэл зорилго нь ингээд одоо нөгөө юуны хэм хэмжээний бүтцийн дагуу субъектив талын нотлох баримт тий нэмэгдэл шинж ингээ байхгүй учраас ингээд одоо тэгээд нэг л шинжийг хангахгүй бол гэмт хэрэг биш учраас ингээд гэмт хэрэг биш гэж үзсэн байлээ. За тэгтээ бас дээж хамгийн сүүлд нэг юм хэлсэн нь за энэ хүн бол ингээд одоо шүүгдэгч маань шүүх хурдааны танхим зөв бус үг хэлж бусдын бид халтсан үйлдэлийг эрх бүхий байгуулгаас зөрчлийн тухай хуулиар шалган шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй гэсэн мэлээ. Тэгэхээр одоо зөрчлийн тухай хуульд магадгүй шүүх хуралдаанд одоо зохисгүй хариулах шүүхийг үл хүндэх ч юм уу тийм зөрчлийн одоо санкц ч юм уу зохицуулт байвал бас энэ хүнийг тийм байдлаар шийдэх боломж за боломж ихэнх хайшин одоо тийм тэгвэл энэ шийдвэр бол саад болохгүй л тийм энэ хүний одоо нөгөө зөрчил үйлснэг энэ шийдвэрээр бол үгүйсгэж байгаа юм биш юутай ч гэмт хэрэг биш байна гэдгийг нь бол тогтоочлоо гэж байгаа юм билээ. Зүг маш сонирхолтой кейс байлаа тий. Тэгээ нөгөө энэ дээр одоо бас эрүүгийн хэрэг үүсээд тэгээд яг ингээд нэг дүнлэл гаргаад явсан нь бас сонирхолтой санагдлаа. Эрүүгийн үйлс чи ер нь яг бас статистикаар наваад үзэхээр цөөхөн итгэн гэмт хэрэгүүд л аюул олон тавтамжтайгаар гараад тий. Зарим төрлийн гэмт хэрэгүүд бол одоо маш ховор идэг тийм шүүхийн шийдвэр байхгүй ч зарим нь байна. Аюул ховорхон байдгийн ч байна тий. Тэгэхээр нөгөө одоо энэ 21-ийн 6 гэж байлаа тий. 21-ийн 6 гэдэг энэ юун дээр бас ийм сонирхолтой кейс үүсээд явсан нь бол бас сонирхолтой санагдчихэ. Дээж хүүх хүртлээ явсан гэхээр бүр сонирхолтой санагдчих байхгүй. Тэгээ энэ 21-ийн 6-гийн нэг бол зөвхөн прокурор зогсохгүй шүүгч, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид бас ингээд нөгөө яг тэр үйл ажиллагааг хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь холбогдуулж ингээд занал хийлгэх юм уу ийм одоо тохиолдолд хамаард юм билээ. Тэгээ зөвхөн тухайн этгээдүүд биш ойр дотны хүнднээс ингээд хүч хэрэглэхээр занал хийлгэх гэдэргээд тийм байна. Энэ нөгөө хамгаалж байгаа эрх ашиг нь бас одоо тэр нөгөө хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны юу байгаа даахгүй тий. Одоо тасалдaltaй тасалдахгүй явах хараад нөлөөлдөхгүйгээр явагдах юм. Тийм эрх ашиг хамгаалж байгаа бас сонирхолтой заалтай байлаа тий. Эрүүгийн үйлийнх нь юу ч гэсэн гэмт хэрэг ч гэсэн тий. За тэгээд энэ удаагийн дугаараа юу өндөрлөв. За тэгээд энэ үртэл дугаарыг минь сонсон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Баяртай.